ардчилсан намын үндэсний бодлогын хороо хуралдаж бас тодорхой зохион байгуулалтын асуудлууд, дүрм журмынхаа асуудлуудыг цэгцэлсэн. Энэ нь одоо бас нэг ээлжид нэгэн хурал гэхээсээ бас нэлээд олон сар үргэлжилсэн ардчилсан намын дотоод зохион байгуулалт, улс төрийн намын тухай хуулийг зөвлөлт, үндсэн дүрмөө бүртгүүлсэнтэй холбоотой авж байгаа арга хэмжээний хүрээнд нэлээд тийм одоо бас ардчилсан намтай дотоод үйл явц, улс төрийн үйл явцын нэг том үе шат дууссан ийм өдөр хурал байлаа. Өчигдрийн хурлаар ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг жинхлэх, дүрмээр бас бий болсон 5 дэд дарга томилох зэрэг асуудлууд энэ дээр нэмээд зөвхөн томилгооны асуудал биш улс төрийнхаа үйл ажиллагаатай холбоотой нэлээд олон дүрм журмуудад өөрчлөлт хийж баталсан, нэлээд онцлог 3 журмыг бас баталсан. Энэ ардчилсан нам бодлогын зөвлөлтүүдэд цаашдаа хуваагдаж ажиллана. Ардчилсан намын шинэ үндэсний бодлогын хороо 12 бодлогын зөвлөлтөө байна. Энэ бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулсан журмыг бид нар бас баталлаа. Мөн 1 жилийн дараа болох Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээ хэрхэн улс орон даяар захиалж ямар шаардлага хүрээ хязгаарын хүрээнд тодруулах уу гэдэг дүрм журмынхаа процессыг бид нар бас журамчиллаа. Мөн 2 жилийн дараа 24 сарын дараа тодорхой улсын хурлынхаа нэр дэвшигчийг хэрхэн яаж нэр дэвшүүлэх вэ гэдэг бас энэ одоо их зүйн баримт бичгээ гаргалаа. Тэгэхээр ер нь нэлээд тийм ардчилсан намын хувьд дотоод цэгцрэл дууссан, гадагшаага улс төрөө хийх, ардчилсан нам гэдэг улс төрийн машиныгаа бас шинжилэн тосолсон, эд ангиуд нь солигдсон, шинжлэгдсэн одоо улс төрийн машин маань хол замд уралдахад, илүү ачаа дааж уралдахад бэлэн болсон ийм бас онцлог нэгэн төлөөлийн төв байгууллагын сонгуул болж өнгөрлөө гэдгийг бас та бүхэнд хэлье. Ер нь бол сүүлийн хэдэн сарын үйл явц бол ардчилсан нам 10 жилийн хугацаанд хаалттай байсан, нээлттэй гэж хэлэгдэх ч гэсэн хаалттай байсан ардчилсан нам үе таалга цэлийтлэн нээсэн ийм үйл явц болсон. Энийг ганц нэг тоогоор илэрхийлвэл төлөөлийн төв байгууллага, аймаг дүүргийн намын хороо, нийслэлийн намын хороодын үндсэндээ 70 орчим хувь нь шинэ залуучуудаар бүрдлээ. 70 орчим хувь нь шинэ хүмүүсээр бүрдлээ. Эдгээрийн 60% нь 30-с хүртэлх насны залуучууд бүрдсэн. Үнэхээр бас том хэмжээний өөрчлөлтийн салхи одоо үлээсэн ийм дотоод зохион байгуулалт ардчилсан намдаар бас ингэж бүрдсэнийг хэлье. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг бас жинхлэх сонгуул болж жинхлэгцэн. Энэ одоо ямар бас онцлогтой вэ гэхээр 16 оны улсын хурлын сонгуульд, 20 оны улсын хурлын сонгуульд, 24 оны улсын хурлын сонгуульд 3 сонгуульд гурвууланд нь дараалан ардчилсан нам үүрэг гүйцэтгэгч ерөнхий нарийн бичгийн даргатаа орж исэн, жинхэлж чадаагүй үүрэг гүйцэтгэгч ерөнхий нарийн бичгийн даргатаа орж исэн бол бид нар одоо 2 жилийн өмнөөс ардчилсан намын дотоод зохион байгуулалт бүтцүүд ингээд бүрэн дүүрэн бас одоо тийм эмх цэгцээ бас олж ийн. 5 дэд дарга томилогдсон, 90% саналаар 5 дэд дарга томилогдсон улсын хурлын гишүүн Мөнх Баясгалан, улсын хурлын гишүүн Инх Туяа, ардчилсан намын үндэсний бодлогын гишүүн, улс төрийн зөвлөлийн гишүүн Хуйлч, Өнөр Баяр, залуучуудын асуудал хариуцсан одоо дэд даргаар улсын хурлын гишүүн Мөнх Тул, ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан улсын хурлын гишүүнээр ажиллаж байсан Ганвал дарга гих зэрэг 5 одоо ардчилсан намын 5 бэлтгэгдсэн боловсон хүчин маань бас 5 бодлогын өөр чиглэлүүдийг хариуцж ардчилсан намыг төлөөлж дэд даргаар ажиллана. Хотын хөгжлийг, орон нутгийн хөгжлийг, хууль эрх зүйн хөгжлийг, нийгмийн асуудлыг, залуучуудын асуудлыг гээд үндсэн чиг үүргүүдийг хуваарлаж бид нэр ингээд цаашдаа ажиллана. Тэгэхээр ардчилсан намыг одоо та бүхэнд бас иргэддээ болоод ардчилсан намынхаа гишүүдэд дэмжигчдэд хандаж хэлэхэд ардчилсан нам дотоод зохион байгуулалт бүрэн дүүрэн цэгцэрч одоо улс төрийнхаа үйл ажиллагааг тэр дотоод эрчим хүч, энерги, гадагшаага улс орныхаа хөгжил дэвшлийн төлөө намынхаа бодлого чиглэлийг тодорхойлж олон нийт хүргэхийн төлөө одоо бүрэн дүүрэн ажиллахад ингээд бэлэн болоод өнөөдрийн хэвлэлийн орон шинээр томилогдсон дарга нар улсын хурлын дэд дарга бүрөвд орж гээд одоо бүрэлдэхүүн бас манай ардчилсан намын дотоод хяналтын хорооны үйл ажиллагаа 15 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын хороо байгуулагдсан. Хяналтын хорооны даргын үүрэг гүйцэтгэж байгаа төвдөнд орж дарах улсын хурлын гишүүнээр ажиллаж байсан зэрэг одоо бүрэлдэхүүн та бүхэнд бас ингээд бүрэлдэхүүнээр мэдээлэл хийн. Нийслэлийн ардчилсан намын даргын хувьд бас гадаад улсад бас сургалтад явж байгаа учраас тодорхой цөөн хоногийн чөлөөтэй байгаа. Ингээд бусад ингээд бүтэц бүрэлдэхүүн бас ингээд албан ёсоор бүрэлдэснийг одоо
та бүхэндээ бас ингэж хэлье. Ардчилсан намын бүлгийн гишүүд эдийн засгийн эрх чөлөөний хуулийг өргөн барихад бэлэн болоод өргөн барих цаг товыг хүлээж байгаа. Дөнгөж сая би улсын хурлын дарагтай бас яриад орж ирлээ. Энэ хуулийн төслийг одоо та хүлээж аваач гэж. Жишээ нь энэ хуулийн төсөлдөр ардчилсан намын барьж байгаа бодлого болвол эдийн засгийн салбар дахь эдийн засаг бизнесийн орчныг дэмжих үндсэн хууль гэж бараг нэрлэж болохуйц бодлогын баримт бичих биднэрт хэрэгтэй байна. Гадна дотны хөрөнгө оруулалтыг хөөсөн эдийн засгийн эрх чөлөөнд халтсан альва хууль тогтоолыг гаргахыг бодлогын төвшөнд хууль эрх зүйн төвшөнд хаасан тэр эрх чөлөөгийн нээсэн ийм одоо бодлогын баримт бичиг өнөөдөр Монгол улсад нэн чухал болчихжээ. Бизнесийн боломжийг олгосон бодлогын баримт бичиг, эрх зүйн баримт бичиг. Тэр тусмаа эдийн засаг хөрөнгө санхүү, төсөв санхүүтэй холбоотой энэ хуулиудынх нь үндсэн хуулийг бид нар гаргах шаардлагатай болжээ гэдэг үзэл баримтлалын хүрээнд бичсэн хуулийг бид нэр өргөн барих одоо товоо хүлээж байна. Жишээ нь энэ бүгдийн одоо энэ малгаан дор олон хуулиудыг татврын багц хууль дээр, нийгмийн даатгалын хуулиуд дээр ардчилсан намын гишүүдээс одоо өргөн барихад бэлэн болсон олон хуулиуд нэгдүгээрт нь байгааг хэлье. Хоёрдугаарт нь одоо шинээр байгуулагдаж байгаа бүтцүүдийн хүрээнд бодлогын зөвлөлүүдийн хүрээнд эдгээр бодлогуудыг гаргаж ирж улсын хурлын байнгын хорооттой жишгүүц, засгийн газрын одоо яамдуудтай жишгүүц төвшөнд бид нар бодлогын өрсөлдөөн, бодлогын баримт бичгээр ардчилсан нам бодлогын зөвлөлүүд зохион байгуулагдаж ажиллахаар чиглэж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. Ардчилсан нам одоо тийм зөвхөн нэг сүрдэг сөрөг хүчин биш, бүтээл сөрөг хүчин дараа нь засгалдаг намын тухай одоо стратегийн одоо төвшөнд бодлогын төвшөнд бид нар зорж ажиллаж байгаа гэдгийг бас хэлье. Ардчилсан нам бол нэр дэвшигчдээр тодруулах журмыг баталсан гэж байна тийм. Ямар өөрчлөлтүүд байна. Шуурлаж нэр дэвшигчд тодруулах нэгдүгээр, хоёрдугаар намын бүлгийн дарга ашиглаж зааж байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой харилцааг цаг хугацааны хувьд бид нар бас харсан журмыг өчигдөр баталсан. Манай намын дүрмээр нэг л өгүүлбэр бий. Энэ нь орон нутгийн намуудын саналыг харгалзан үндэсний бодлогын хороогоор ерөнхийлөгч нэр дэвшигчтэй хуулийн хугацаанд тодруулна гэдэг ганцхан өгүүлбэрийг бид нар өгүүлбэртэн журам болж баталж байгаа. Эхлээд зарчмын хувьд 21-р зууны ардчилсан Монгол улсын ардчилсан ерөнхийлөгч ямар хүн байгаасаа гэж ард иргэд, намын гишүүд, дэмжигчид, ардчилсан үзүүлэлтнүүд хүсэж байгаа вэ гэдэг зарчмын хүрээ хязгаарыг тогтоох чиглэлд нэлээд томоохон ажил хийгдэх болов уу гэж бодож байна. Энэний дараад энэ зарчим хүрээнд нийгт би өөрийгөө нийцж байгаа гэж үзэж байгаа нэр дэвшигчдийгээ бид нар намын гишүүдийнхаа дунд, дэмжигчдийнхээ дунд зохион байгуулах, мэдээж ерөнхийлөгчийн сонгуульчийн өөрөө хуулиар тогтоосон хугацаатай энэ хүрээнд ингээд ажлыг зохион байгуулахаар журмыг одоо өчигдөр батлагдсан нэгдүгээрт нь. За бүлгийн даргатай холбоотой асуудлыг би ер нь намын бүлгийн даргын асуудлаа шилжүүлж өгөх зүйтэй гэдэг байр суурийг удаа илэрхийлж өнгөрсөн нэгд өдөр байна уу? Санал болгосон бүлгийн гишүүдийн зүгээс энэ асуудлыг одоохондоо ярилцах шаардлага байна уу да төр хойшлуулъя гэдэг саналыг гаргаад ийм байдалтай явж байгаа гэдгийг бас хэлье. Намын жагсаалттай холбоотой нөгөө шаардлага шалгуурыг өчигдөр удаа хэлсэн болов. Монгол Ардын намын тухайд товтой шалгууртай байгаа бол хэдүүлээ илэрхийлсэн. Намдаа шагналаад хүмүүс тоонороо орж ирээд байдлыг дурдуулаад байгаа зүйл байлаа. Тэ мэдээж өчигдөр энэ журамдаар энэ асуудлыг тодорхой бас зохицуултуудыг оруулсан. Гэхдээ мэдээж 24 сарын өмнөөс бид нар ардчилсан нам урд өмнөө байгаагүй 24 сарын өмнөөс улсын хурлын нэр дэвшигчтэй хэрхэн шалгаруулах вэ? Хэрхэн яаж хөдөлмөрлсөн илүү хөрөнгө хүчээ гаргасан илүү цаг хугацаагаа зарцуулсан илүү бас гишүүд дэмжигчд ард иргэдийнхээ саналыг илүү авж байгаа нь илүү боломжийг хүртдэг, гавьяагаа хүртдэг энэ тогтолцоог л бид энэ журамд л гэж байгаа. Тэгээд энэ хүрээнд мэдээж одоо хугацаа урт байна. Энэ хүрээнд магадгүй энэ дунд сонгуулийн хуулинд бас тодорхой магадгүй өөрчлөлтүүд орно. Ардчилсан намын дүрмээр бид нар бас энэ дүрм зохицуулалттай холбоотой зарим зүйлүүдийг өөрчлөлтөнд оруулахаар бас ажлын хэсэг илүү тодорхой дүрм дээрээ бас боломжуудыг нээхээр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд олон зүйлүүд хийгднэ. Бид нар одоо дүрм дээр байгаа ганц нэгэн заалтаар асуудлыг тулгачаар хэрхэн яаж бас асуудал ойлгомжгүй, гомдол саналтай олон асуудлууд, буруу нэр дэвшилтүүд болдог бас гишгүүд бас байдаг, түүхүүд бас байдаг. Тэгэхээр энийг л зарц залруулахын төлөө 24 сарын өмнөөс 2 жилийн өмнөөс ингээд асуудлыг шийдэж явж байгаа. Жагсаалттай холбоотой харилцааг ил тод нээлттэй оролцоогоор дүгндэг энэ систем
бол ардчилсан намд болоод Монгол улсад асар их чухал хэрэгтэй байгаа гэдгийг бас бүгдээрээ мэдж байгаа. Хяналтын орныхоо даргаыг ер нь яах вэ? Яаж таних вэ? Одоо зээг шүүхийн эцсийн шийдвэр бас гараагүй байгаа. Анхан шатны шийдвэр гарсан. Тэгээд шүүхийн дараагийн процессыг мэдээж явна. Бид нар бас энэ хууль эрх зүйн үе шатыг бас харж байгаа. Одоогоор хяналтын ерөнхий орооны даргын үр гүйцэтгэгчээр улсын их хурлын гишүүн асанд төвдөнд орж дарга маань үр гүйцэтгэгчээр ингээд томилогдоод ажиллаж байгаа. Ардчилсан намын улс төрийн намын шинжилтээр нь яаж манлайлж ажиллах юм бэ? Одоо улс төрийн намаар маш их ур мөнгөд амжиж байна гэдэг юм шүүмжил байгаа. Шилэн мэл тод болсон юм уу? Яг нь санхүүжилтээ яаж хийх вэ? Ер нь саяны бидний даган мөрдөж байгаа одоо нийцүүлэхээр одоо олон сарын үйл явц болж байгаа энэ ардчилсан намын дотоод шинжилгээ үйл явц яг наад улс төрийн намын тухай хуулийг чинь дааж байгаа. Одоо бидний дагаж мөрдөж байгаа улс төрийн намын тухай хууль харьцангуй бас ахис дэвшилтэй. Улс төрийн намын санхүүг нэг данстай байна. Бүх бүлгээ данс хуульд нийцэх ёстой. Тодорхой хэмжээний төрийн санхүүжилт авна. Төрийн санхүүжилт авахын тулд ингэх ёстой. Эдгээрийг зөрчүүлгээд бас нэлээд олон хариуцлага өгье. Ийм хуулийг бид даган мөрдөх ажил. Энэ хэрхэн даган мөрдөж ийнэгвэл магадгүй өнөөдөр 30 гаруй улс төрийн намаас ардчилсан нам шиг ингэж зөвхөн хэлбэрийн төвшөнд энэ хуульд нийцлээ гэж өөрийгөө аргалж өнгөрөөх биш. Агуулгын төвшөнд бас нэлээд олон ажлыг яг ингэ төгс төгөлдөр яг энэ хуульд нийцүүлж хуулиа дээдлж ажиллаж байгаа улс төрийн хүчин өнөөдөр Монгол улсад нэгч байхгүй гэдгийг баг би алуу ёсоор энийг хэлж чадна. Бид нэр зөвхөн хуулийн зүйл заалтыг засаад хуулийн дүрмийн төслөө батлуулчуд тэрэн шиг амархан зүйл биднэрт байгаагүй. Бид нар энийг жинхнээсээ энэ хуулийн агуулгыг нь бий болгож ажиллая. Яг өөрчлөлтийг нь энэ хуульд нийцүүлээ. Дотоод ардчиллыг нь Монголын улс төрийн намуудад гардаг сул тал дотоод ардчиллын тэр зарчмуудыг алуу ёсоор нэвтрүүлээ гэж яг ардчилсан нам шиг хуурам мэхлэлтүүгээр үнэн зөвөөр нь хийсэн нам өнөөдөр Монгол улсад байхгүй. Тэгэхээр бид нар энэ ажилд энэ намын хуулийн хэрэгжилт энэ зүйлийг бид нар манлайлан ажиллаж байгаа гэж бодож байгаа. Яг энэ шинжилтээрээ бид нар бүрэн дүүрэн тууштай цаашдаа бас ажилланаа. Нийгмийн хүлээлтсэн олон асуудал байгаа. Жишээлбэл ерөнхийлөгч өөрөөр хэлсэн хуулийн төсөл, хоёрдугаар хуулийн хэмжээний замтай холбоотой төслийн асуудал гэдэг. Энэ дээр ардчилсан нам өндөр байр суурь барьж ажиллаж чаддгүй. За өчигдөр бас бол улсын хурлын бүлгийн нэг даргын хүний хувьд ардчилсан нам одоо хүртэл бамбаа болж ажиллаа 68-аар байна гэдэг тайлбар хийжсэн л таа. Тэгээ ер нь ардчилсан намын хувьд ардчилсан намын үзэл баримтлал дахиад дээрээс нь 24 оны мөрийн хөтөлбөрөөр тодорхой заасан бид нар парламентын ардчлалын төлөө эргэлт буцалтгүй ардчилсан нам энд байр сууриа илэрхийлж зогсноо гэж. Энэ бол ардчилсан намын үзэл баримтлал дээр ардчилсан намын 24 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр тодорхой заачсан. Ардчилсан нам үзэл баримтлалаасаа болоод сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхээ талд зогсох нь бол эргэлзээгүй. Тэр туулын хурдны замын асуудлаар ардчилсан намаас тодорхой шийдвэрүүд гаргаад олон нийтийн дотор ойлгомжгүй байдлыг зассан хэлэлцүүлгүүд явуулаад тодорхой шийдлүүд гаргаад бас Улаанбаатар хотын захирагчд болоод ерөнхий сайдад хандаж тодорхой мэдээлэл байр суурьудад тодорхой илэрхийлээд явж байгаа. Туулын хурдны зам гэдэг асуудал мэдээж одоо төгжрөлийг бууруулах олон зорилго Монгол улсад тулгымцсан асуудлууд бий. Тулгымцсан асуудал нэрийн дор ардчилалгүйгээр олон нийтэд мэдээлэлгүйгээр асуудлыг шийдэх чинь өөрөө ардчлалын зарчим биш ээ гэдэг л байр суурьтай. Дахиад тэрний цаана тэр төсөв мөнгөтэй холбоотой энэ гарч байгаа харилцаанууд илэрч байгаа нөхцөл байдлууд өрчилсөн тэр 500 600 тэрбумын шилжүүлгүүд гээд үнэхээр бас ингэдэг юм хуулийн хуудуутай байж болохоор нөхцөл байдлууд илэрч байгааг та бүхэн бас бүгдээрээ харж байгаа гэдэг хэлье. Ардчилсан нам аливаа асуудлыг аргалж далдалж асуудалд ерөөсөө ханддаггүй. Аргалж гэдэг нь одоо өнгөрсөн хэдэн сар болсон ардчилсан намын дотоод шинжилгээний үйл явцыг бид нар хуулиа бүрэн дүүрэн агуулгаар нь хэрэгжүүлээ. Энийг яг нээлттэйгээр хэрэгжүүлээ. Тэр тусмаа энэ асуудлаа дотоод ардчлалтаагаар маргалдаж мэтгэлцэх бол маргалдаж мэтгэлцээ. Эцэст нь эвлэж нэгдээд урагшаага хараад том зорилгоо тавиад явж чаддаг төлөвлөсөн улс төрийн хүчин гэдгийг ардчилсан нам өнгөрсөн хугацаанд бас харуулж байгаа хаа гэж бодож байна. Энэ нь өөрөө Монгол улсын өөрчлөлт шинжилгээний төлөө хөгжил дэвшлийн төлөө биднэрт бүрэн дүүрэн хүч чадлаа зөрүүлэхийн потенциал өгөх ийм улс төрийн хүчээ гэж. За дахиад наад ардчилсан намын байрны тухай асуудал ярьж байна. Өчигдөр бас үндсийн бодлогын хороондоор бас илт од бас хэлсэн. Ардчилсан нам үндсэндээ 36 жилийн дараа
зогсож байна. Тэгвэл одоо айлаар бол айлын кармад амжсан орон байрны асуудалтай ийм нам болж хувирсан. Энэ нь өөрөө дахиад ардчилсан намын энэ засаглалыг чадварыг солруулахад бас ингэж энэ өөрөө муу нөлөөтэй. Өчигдөр би танилцуулахдаа сүүлийн 1 сарын хугацаанд болсон орон байртай холбоотой, өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг бас ерөн таавханд бас хэлчихэн зүйтэй юм байна. Урт талын энэ хүзүүчний гэж хэлдэг худалдаа хөгжлийн банктай үндсэн намын одоо үндсэн байртай холбоотой маргаан гарсан. Энэ асуудал дээр анх удаага ардчилсан нам шүүхийн маргаан үүсгэж худалдаа хөгжлийн банктай газрын асуудлаараа маргаан үүсгээд өнгөрсөн 5 дахь өдөр анхан шатны шүүх хуралдсан. Анхан шатны шүүх хуралдаж ардчилсан намыг худалдаа хөгжлийн банктай энэ маргаандар эхний ээлж нэг эвлэрэх 1 сарын хугацаа шүүхээс өгж гэнэ. Тэгээд асуудлыг шийднэ гэдэг шүүхийн тогтоолоор 6 дугаар сарын 10-нд анхан шатны шүүх хуралдаан үргэлжилнэ. Энэ бол ардчилсан нам бас олон жил одоо цэндан байргүй тодорхой тогтсон байргүй явсан ардчилсан намд бол энэ бол ардчилсан намын дээр хохирогчоо гэж миний хувьд үзэж шүүх тандаж асуудалтай гэж хандж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт нь байртай холбоотой олон асуудал бий. Энэ урт талын цэнхэр байр гэж хэлдэг. Энэ байр бас ардчилсан намд нэгдсэн шин дэвшилт холбооны байр гэж ардчилсан намд хамаагүй юм шиг явдаг. Моохын байр гэдэг байр байдаг. Энэ уг нь бол тухайн үеийн Монголын ардчилсан нам буюу ардчилсан нам бас ардчилсан намыг үүсгэн байгуулсан намд хамт энэ моохын байр гэдэг байрыг тухайн үеийн 1990 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор шилжүүлж ирсэн байдаг. Тухайн үед сайд нарын зөвлөлийн тогтоолоор Гунгад орж гэдэг ерөнхий сайд байхад энэ уртлын одоо энэ бодит өгцөн гэдэг ингээд давхар асуудал гарч байгаа байр. Энэ бүх байрууд дээр бас шүүхийн маргаан үүсгээд явж байгаа. 6 дугаар сард бас буюу ардчилсан нам орон байрны асуудлаараа өмч хөрөнгө олж авах асуудал хэдийгээр дотооддоо ч гэсэн энэ асуудлыг шударга осны талд шүүхээр шийдвэрлэх ёстой гэдэг байр суурийг би хуульчдад өгөөд тэгж хуульчид маань ажиллаад анхны шүүх хурлууд болоод зарим шүүх хурлуудад товлогдоод явж байгаа гэдгийг хэлье. Одоогоор ардчилсан намын байрлаж байгаа төв байр бас хуульчнаар залуучууд зочдууд гэж хэлдэг тэр байранд түрээсээр ажиллаж байгаа.